Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Шимэгчд киноныхаа part 2-ыг үздэцгэнэ. За тэгээд part 1-ийг сонсч амжаагүй хүмүүсээ бол бид ор комментээр оруулъя. Харин part 1-ийг үзсэн хүмүүс нь хамтдаа кинонд орцгоё. Сүүний материалтай танилцсан мөрдөгч түүнийг гарцаагүй Шимэгчдийн нэг юм байна гэж хардаж эхлэх үед Канву Сүүийн хоёр сүмэс зүхтан нэг жижигхэн буудалд хоног төөрүүлж байдаг. Канву Сүүний Шимэгчд Хейди гэдэг нэр өгсөн болохоор одооноос бүгдээрээ Хейдигээ дуудаа явчих шүү за. Канву Сүүнд хандан бит хоёр Шимэгчдийн эсрэг юу ч хийж чадахгүй. Тийм болохоор зүгээр цагдаа нарт тэдний сүмийн талаар хэлье. Гэхэд Сүүн надад найдаж болох цагдаа байгаа. Гэснээр Канву чолмын мөрдөгч рүү гудамжны утсаас залгаад Сожийн сүмдэр яваад очив. Тэнд битүү Шимэгчд оргинжилээ. Гэж хэлээд утсаас алгахва чолмын талаар хамтрагчтай хэлтэл нөгөөтг нь чой мөрдөгчийн баг руу холбогддог. Ингээд чолмын Шимэгчдийн эсрэг багийн байранд очиход чой мөрдөгч түүнээс Сүүний тухай их л сонирхол асуугаад харна. Би ч бас ихэндээ сэжгэлж исэн. Гэхдээ үсийг нь тастаад үзэхэд хэвийн хүн гэдэг нь батлагдсан гэж хариулдаг. За ингээд энэ хэд хамтдаа Шимэгчдийн орогноод байгаа сүм рүү яваачтал чойгийн авч яваад байдаг дуулахтай Шимэгч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаагаас харахад энд нэг Шимэгч алгаа гэсэн үг. Сүмийн агуулгад хэдэн 10 хүмүүсийн цогцыг хоол болгохоор үрсэн байсныг олохва. Сүмийн байшинг шалгаж байгаад чой Шимэгчд хэдхэн цагийн өмнө эндээс зугцсан байгааг анзааран цагдаа нар дотор урагч байж магадгүй. Тухайн сэжиглээ байж явах үед чолмын шалан дээрээс Сүүинд бэлэг болгон өгч байсан түлхүүрийн осроо олоод Сүүинийг Шимэгчдтэй холбоотой байна гэдгийг тэр дороо ойлгоно. Гэхдээ энэ тухайга чойд юу ч хэлсэнгүй. Үүний дараа цагдаа нар хуралдан Шимэгчд цагдаа нар очих гэж байгааг яаж мэдэж сүмийн байрнаас өмхөмгүй зугцсан тухай ярилцсан. Магадгүй цагдаагийнхан дотроос мэдээлэл өгсөн байж магадгүй. Гэд бибинэ харц хийгээд эхэлдэг. Энэ үед чой мөрдөгч чолмын руу нилээн харж байгаа нь түүнийг сэжгэлж байгаагийн илрэл байлаа. Гэтэл яасан гэж чолмины туслах Вомбин гэд нөхөр байсан да. Энэ нөхөр хотоос зайдуухан нэг сарвчин дээр очиод дотогшийн ортол Шимэгчдийн удирдагч бусад Шимэгчдүүдийн хамтаар зогсож идэм да. Тэгснэ Вомбин мөрдөгчөө таны ачаар бид цагдаа нарыг ирэхээс өмнө зүхтаж чадлаа. Хариуд нь бид хэлсэндээ өрнэ. Данс руу ч 200 саяыг өнөөдрийн дотор шилжүүлнэ гэж хэлэхэд Вомбин бүр бөөн баяр болон царайнд нь Мишель тодорхойл явчлаа. Тэгснэ бүр цаашид Шимэгчдэд чухал мэдээллүүд өгөөд хариуд нь цагдаагийн газрын дараагаар томилуулах тохироо иживэл яах вэ? Тэгээ болоогүй. Шимэгчдийн удирдагч болох номлогч мань нөхөрт өөрсдийнхөө тэмдрүүлээр хийсэн хутга шиг зүйл өгөөд чойгийн авч яваад байдаг дуулахтай Шимэгчийг хороох даалгавар өгч юм. Тэгэхгүй бол тэр Шимэгчийг ашиглан өөрсдийг нь хаанугааг олж мэдээд байгаа болохоор аргагүй л дээ. Ингээд дүрсэлгдэн чолмын Сүүн рүү яриад хаан угаан бэ? Уулзах хэрэг байна гэж хэлээд хаягдсан парк дээр уулзахаар болдог. Чолмын Сүүнтэй уулзангуудаа миний чамд өгчээсэн түлхүүрийн осор байгаа юу гэж асуухад Сүүн би эртээд хайчих шиг болсон гэж хэлэхэд чолмын карманаас гаргаж ирээд би энийг өчигдөр Шимэгчдийн оргондог газраас олсон. Яг юу болоод байгаа юм бэ? Ахта үннээ хэлчих. Гэд ярилцж явах үед чой мөрдөгч чолмыныг дагаад парк дээр ирсэн байдیں۔ Гэтэл нөгөө дуулахтай Шимэгч өөрсдийнх нь нэг ойрхон байна. Гэсэн тохиог харуулснаар чой бууга барайл парк руу ордог. Сүүнчээс дуулахтай Шимэгчийг мэдэрнэ штэ. Аюул ойрхон байна бүгдээрээ холдъё гэж хэлэхэд чолмын ойлгохгүй. Чамтай хамт яваад байгаа энэ залуу чамайг дарамтлаад байгаа мó? Гэд үг хэлхийн завдалгүй Канвуг хоолоогоор нь боож аваад алах нэ бараг. Энэ үед чой бууга бараад гараад ирсэн чи Канву ашгүй энэ хоёрыг түлхэн унгаагаад Сүүнийг дагуулаад зүхтлаа. Чой ядж хахад нэмэлт хүч дуудсан болохоор баахан тусгаагийн цагдаа нар буу зэвсгээ барьсаар л хүрээд ирдэг. Канву Сүүн хоёр нэг газар нуугдан зүхтах аргагүй хүндхэн байдалд орох үед Хейди гарч ирэн Канвуг зүхтахыг тушаагаад бит хоёр учраа болоод зүхтчихнэ гэж хэлснээр Канву тэндээс амжилттай зүхтан гараад гүйжитэл Вомбин чойгийн машинд байсан дуулахтай Шимэгчийг нөгөө өгсөн утгаар нь зүрх рүү нутгалан хөнөөж байгааг хараад бүр гайхчихж байгаа юм чин. Шимэгчдийн тэмдрүүлээр хийсэн утгаар худгалж байгаа шалтгаан гэвэл мань нөхрийг хүн биш Шимэгч алсан мэтээр харагдуулах гэсэн оролдлого байгаа байхгүй юу? Энэ үед Сүүн тэндээс эвтэйхэн зүхтах гэж байхдаа цагдаа нарт баригдчихнө. За тэгээд нэгэнд баригдсан учраас Хейди буцан нуугдаж Сүүн ухаан алдаад унаад өгөхва чолмын Сүүнийг хамгаалж тэр Шимэгч бишээ та нар андуураад байна буудаж болохгүй шүү гэд Сүүнийг биеэрээ хамгаалж явах үеэр чой дуулахтай Шимэгч нь алуусан тухай олж мэдээд бүр бөөн уруулсноо нөхрийнхөө алуусан цогцсноос дуулгын тайлж авчираад Сүүнд өмсүүлчт юм да. За ингээд Сүүнийг өндөржүүлсэн хамгаалттай авч яваад бааз дээрээ авчирсан байлаа. Ингээд цагдаагийн генералуудтай холбогдсон нөхцөл байдлын талаар хуралдаж эхлэх үеэр чолмын Сүүнийг мөрөн урлаж та нараа гимгүй явж исэн үний толгой тэр төмрөө угалдаг нь яаж байгаа? Яаж Шимэгч гэж мэдээд байгаа? Өчнөө шинжилгээ аваа үстэй. Шинжилгээний дүгнэлтэд танилцуул. Гэх үеэр цагдаагийн хурандаачаас шинжилгээний дүнг асуудаг. Шинжилгээгээр Сүүний тархинд ямар ч Шимэгч илрээгүй юм байна л да. Гэсэн чи чой мөрдөгч урлан наад Сүүн чинь Шимэгч мөн. Би бүр мэдээд байна. Бодвол ямар нэгэн мутацид орсон Шимэгч байх. Тэглээч бид Шимэгчдийг илрүүлэх төгс аргыг олоогүй л байгаа штэ. Гэх зэрэгээр бухимдаад эхэлдэг. Цагдаагийн дарга тэдэнд хандаж наад охин чинь Шимэгч биш байвал том асуудал үүснэ. Тийм болохоор манай төв байранд авчир. Бид эндээ өөрсдөө нарийн шалгаад үзье гэсэн тушаал өгнө.
Энийг сонссон Вомбийн чолмын тандаж наадуул чин төв байрандаа Сүүнийг аваачж байгаа тархийн задлаад алаад хайчих үедээ гэж нэг худлаа санаа зовсон аятаа хэлэхэд чолмын олон зүйл бодож байх шиг. Сүүн эртэд баригдсанаас хойш бүрэн комонд орсон бөгөөд одоо болтол сэргээгүй байгаа юм байна. Энэ үед Сүүний дотоод ухамсарт Хейди харагдах ба би чиний тархин доторх шимэгч чинь байна. Хэрвээ чи одоо буцаад сэргүүлээ төмөр дуулган дотор байгаагаа мэдрээд зүрхний даралт чинь ихсэж би чинь их муудах учраас чиний оюун санаа гадаад ертөнцөөс түр тасалдсан байгаа гэж хэлдэг. Энэ бол чипт хоёр нүүр тулж ярилцах анхны бөгөөд сүүлийн учрал байх гэж хэлээд Сүүний амьдралдаа тулж байсан зүйлсийг эргэн сануулнаа. Сүүнийг баг байхад нь ээж нь хаяад явсны дараа аав нь өдөр болгон зоддог байсан учраас нэг өдөр тэсэлгүй цагтаад хэлснээр аав нь баригдан шоронд орж илдэ. Гэвч ойр тойрных нь хуршууд ийм жоохноос аавыгаа барьж өгсөн. Энэ тэргээд яг л мангас харж байгаа юм шиг ширтэж байсан гэдэг. Гэхдээ Сүүнд ганц итгэж амьдрах найдар өгсөн хүн бол чолмын мөрдөгч байсан юм байна гэдгийг бид эндээс олж мэднэ. Сүүн чолминоос гуйсаар угаад ээжийнхээ аягийг олж аваад утсан боловч ээж нь шинэ амьдрал зохиосон байсан учраас охины харангуйтаа хэдэн төгрөг сарвааж дахиж битгий ирээрэ гэж хэлснээр Сүүний зүрхийг бүрэн шархлуулж илдэ. За тэгээд Сүүн Хейди дуурлаж би өдөр хоногийг ингэж аргацаач амьдрмааргүй байна. Тэр өдөр чи намайг яах гэж аварсан? Намайг өхүүлчихгүй яасан. Тэр өдөр чипт хоёр нэгдээгүй бол хоёулаа өөхөх байсан гэж сануулнаа. Энэ үед Канву орон нутгийн автобусанд суугаад хотоос явах гэж байх үедээ чолминд баригдчихна. Мөрдөгч Камвуг машиндаа гавалж суулгаад чамааг хэсэг дээрээ аваачиж байцаана. Гэхэд Камву урлан юу яриад байгаа юм бэ? Танаа цагдаагийн газар дээр чинь мангас байгаа штэ. Би л очихгүй. Энтергээд байхаар нь гайхан юу мангас? Чи юу яриад байгаа юм гэтэл танаа цагдаа нарын нэг нь эртэдийн дуудахтай шимэгчийг алсныг би харсан. Та нар дунд шимэгчд байгаа гэж авдیں۔ Да. Чолмын бүр гайхаж бид нар өглөө болгон рентгенээр орж шалгуулдаг. Бидэн дунд урагч байхгүй. За чиний хэлсэн үнэн бол алив заагаадах. Хинний гээд цагдаа нарын зургийг харуултал Камву энэ байна. Гээд чолмын хамтрагч Вомбинийг зааснаар чолмын царай хувьсгийж сэжиг төрж эхэлдэг. За ингээд Камвугийн үгэнд итгэсэн чолмын Сүүн юу тохиолдсон талаар бүх зүйлийг Камвугээс нэг нэгэнгүй сонсоод бүр шок. Тэгснээ Камву тандан өнөөрөө Сүүнийг төв цагдаагийн газар руу шилжүүлнэ. Тэнд Сүүн очлоод бол өхөж магадгүй. Тэрнээс өмнө оргуулах хэрэгтэй байна. Сүүнийг оргуулсны дараа би цагдаагийн дарга нартаа уулзаад та хоёрын аюулгүй байдлыг зохицуулна. Надад итэг заа юу гэж хэлээд Сүүнийг хамгаалж авах ажилтны хувцсны өрөөний байршлыг зааж өгөөд цагдаагийн байр руу Камвуг нэвтрүүлдэг. Камву цэрэгт явжсэн болохоор ганц цагдааг цохиод унгаачна. Гэт яваа ортол болчин ширмэс болсон цагдаа зогсож шүү. За ингээд мань цагдаатай нэлээд зодтолдож байгаад ашгүйнийг ухаан алдуулж аваад хувцсыг өмсөөд Сүүнийг авч явах контейнерт амжилттай ороотглоо. Гэтэл энэ үед нөгөө урагч Вомбин чинь номлогч руу яриад 30 минутын дараа 39-р хурдны замаар Сүүнийг тээвэрлэх гэж байна гэж цагдаагийн мэдээллийг дахиад өгдөг. Тэгснэ энэ мэдээллийг өгснөөхөө төлөө 100 сая вон авахаар л боллоо. Харин шимэгчтэй үед Сүүнийг цагдаа нарын гарт байлгах нь тэднийг судлах сайхан боломж учраас яаж игээд Сүүнийг олж устгах нь чухал байв. За ингээд цагдаа нар асар өндөр хамгаалтын дунд Сүүнийг тээвэрлэн хөдөлж эхэлнэ. Энэ үед чолмын нөгөө урагч нөхөртөө нэг машинд байхдаа нилээн болгоомжтой дуу муутай яваад байгааг анзаарсан Вомбин та чи өнөөдөр яасан дуу муутай бие барьсан байгаад байна гэж авдیں۔ Да. Уухан Сүүнд санаа зовоол тэр гэж хэлсэн чи Вомбин хэлсэнд нь итгэсэнгүй бололтой. За ингээд 39-р хурдны зам руу ороо явж итэл зам төгжирсэн байдیں۔ Чоймөрдөгч юу болоод байгааг очиж шалгаадах гэж өргөцсөний дагуу тусгайгийн цагдаа нараа юу болсныг очиж шалгахтал хоёр машин хоорондоо мөргөлдсөн. Нэг залуу цаашаараа зогсож байна. Осол гарсан байна дарга гэж хэлж амжаагүй байтал мань залуу шимэгч болон хуурайд цагдаа нар руу дайрах гэж оролцсон ч тэр дор нь буудаад хөнөөж орхино. За ингээд шимэгч дайрсан учраас ард байсан цагдаа нараа буу зэвсгээ агсаад бөөнөрөө гүүрэн дээр гараад ирнэ. Гэтэл баахан шимэгчд гарч ирээд цагдаа нар руу дайрж эхэлснээр гүүрэн дээрээс хүмүүс сандралтан гүйлдээд бөө юм болно. За тэгээд энэ олон хүн дундаас хинж шимэгч байж магадгүй тул нэлээд ядаргаатай нөхцөл байдал үүсээ байж итэл чоймөрдөгч инээснэ. Эднэр Сүүнийг авахар ирж илдэ гэж хэлээд жолоочоо буцаад явжээ гэж тушаагаад өөрөө машинаас өсрөн буугаад шимэгчдтэй алцаж эхэлдэг. Энэ үед чолмын машинаас буугаад тэр хавьд байгаа энгийн иргэдийг хамгаалan цагдаагийн үргээг гүйцэтгэж байх үеэр нөгөө урагч нь худлаа жүжиглсэн л явжээ. Сүүнийг тэрвэрлсэн машин буцаж эргээд явах гэж байх үеэр машинтай шимэгч мөргөөл зогсон. Тэгснэ жолоочийг нь хэд сүлбэж алах үеэр Камву Сүүнийг сэргээчих гээл ёстой 9 шидээр дуудаж байна. Даанч сэрэгдэггүй. Тэгэхээр нь Сүүний дуулахыг тайлах удирдлагыг газар унсан цэргийн карманаас авч итэл нөгөө чойч нь ирээд Камвутай ноцолтоод эхэлнэ. Энэ үед Сүүний машин руу шимэгчд ирж исэн учраас чой тэдэртэй алдсаж эхлэх үед Камву энэ боломжийг ашиглан Сүүний дуулахыг тайлнаа. Ингээд дүрсэлэгдэн бүгдээрээ дахиад Сүүний бодол руу орохоо Хейди Сүүнд хандаж чи амьдрахыг хүсэхгүй байгаа ч чамд итгэж харилдаг хүн биш шүү дээ. Тэр хүнийхээ төлөө амьдр гэж хэлэх үед Сүүн одоо л нэг юм ухаан ордог. За тэгээд Камву Сүүнийг дагуулад тэнд явж исэн машиныг дээрэмдэн сууж байх үед чой тэднийг харсан боловч шимэгчд дайраад байсан учраас яаж чадсангүй. Ингээд машиндаа суугаад зүхтал араас нь Вомби машинтайгаа гарч ирснээр чолмыныг машиндаа суулган дагаж эхэлнэ.
Сувиний үед юу болоод байгааг ойлгохгүй учраас Камвуугээс асууна. Камвууч сая болсон явдлыг хэлээд танаа ахтай хамт явж байгаа нөхөрч бас шимэгчтэй нэг гэж хэлэхэд Сувин бүр гайхаад явчихна. Би харсан. Эртээ тэр нөхөр нөгөө дуулахтай шимэгчийг алж байсан. Гэж хэлэхэд Сувин бүр гайхаа авж итэл араас нь дагж исэн бомбын машинаа эргүүлээд шал өөр тийшээ яваад эхэлтийн. Чолмын бүр гайхаж чи чинь яаж гинэ гэсэн ч нөгөөх нь юм дуурахгүй нэлийн явсаар угаадаа нэг хүлэмжийн гадаа очдог. Сувийн ардан дагж исэн ах нь өөр тийшээ явсанд гайхаж байх үед чихэнд нь нөгөө чимээ сонсогдож холгүйхан шимэгч байгааг мэдэрснээр ахтаа санаа зовж Камвууг машинаа зогсоо гэж хэлээд гараал гүйчин. Энэ үед бомбын машинаасаа бууснаа. Аха, бүгдээрээ олон жил цагдаад нойр холгүй ажиллалаа. Тэглээгээд бид нар юу өдсөн бэ? Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг л чүүэ төлж байгаа юм. Тэгээд саяхан надад нэг том боломж гарч ирснээр би атгаал авсан. Гэж хэлэх үед чолмын буугаа суглаа аваад чи чинь юу яриад байна? Чи ер нь бомби яг мөн үү? Гэж асуухад аха би таныг болохоор л хэлж байгаамаа. Та бидэнтэй хамтарч ажиллавал мөнгө төгрөг албан тушаал гээд сайхан амьдрах хаалгач нэгдэнэ. Гэж хэлснээр би таныг нэг хүнтэй танилцуулъя. Гэхэд нөгөө бүлгийн удирдагч номлогч нь гараад ирнэ. Номлогчийг шимэгч гэдгийг мэдж байгаа болохоор чолмын тэр дөрөө зүрхэн тус газар нь буутахад шимэгч номлогчийн биеэс салангуудаа чолмины толгойг тасдан биеийг нь эзлээд авна. Яг энэ үед Сүүн ирж таарах ба өөрийг нь ганц харилж байсан ахыг нь алсан дуурлан тэр дөрөө Хейдийг гаргаж ирээд чолмины биед орсон номлогч руу төмөр тастан шидснээр энэ хоёрын хооронд тулаан эхэлдэг. Хүчтэй тэмдрүүлгүүдээр бие биенийгээ хөнөөх гэж нэлээд алдсаж байх үеэр өнөөх бомбын чинь Сүүнийг буудах гэж байх үеэр ашгүй Камвуу машинтайгаа гарч ирснээр Сүүнийг суулган тэндээс зугтдаг. Угаасаа тэгээд Хейди Сүүний биеэс 15 минутаас илүү гарч чадахгүй учраас зугтах замыг сонгосон энэ байв. Бомбын номлогчоос ардаас нь хөөхгүй мүү гэж асуухад тэгэх шаардлагагүй юм байна. Ийм хурдан зугтаж байгааг харахад энэ шимэгч нэлээд хүч тааруултай. Тэглээч би энэ шин биендээ дасах хэрэгтэй байна гэж хариулдаг. Энэ үед чой мөрдөгч Сүүнийг алдсандаа бүр бөөн уур олон зогсож байх ба чолмины биед орсон номлогч бомбиныг дагуулад цагдаагийн газар руу явж байгаагаар энэ удаагийн парт 2 маань төгснө. За тэгээд төгсгөлд нь та хэддээ энэ шимэгчдийн биологийн онцлогийн талаар хэд хэдэн зүйлс нэмж тайлбарлуулаад сонирхолтой байх гэж бодлоо. Шимэгчд хамгийн анх тэнгэрээс унсан тийм үү? Магадгүй хариг гарагаас ирсэн үү эсвэл дэлхийн хаанагтгээс гарч ирсэн үү гэдэг нь бол тодорхойгүй байгаа. Гэхдээ зарим хүмүүс энэ бол хүмүүсийн тоо толгойг хэдийгснээс болоод байгаль дэлхийн өөрийгөө хамгаалахын тулд хүмүүсийн эсрэг гаргаж ирсэн биологийн бүтээгдэхүүн гэж үздэг юм байлээ. За тэгээ шимэгчд өндөгнөөс гараад агуулдаа байх үед арьс нь маш мэдрэг гэрэлт орхноо өгөх учраас тэр дөрөө амьд биетийн бие рүү орох шаардлагатай байдаг. Та сая төгсгөлд нь ч гэсэн харсан бах те. Чолмын номлогчийн зүрх рүү буудах үед бие нь шууд өгчөж эхлэнгууд шимэгч биеэсээ гараад тэр дөрөө чолмын толгойг тастан орж байгаа юм сте те. За тэгээд шимэгч хүний биед орон хүний махаар хооллож эсээ тижээдэг бөгөөд эсэн шаардлагатай үедээ кристалл шиг хатуурснаар сэлэм жад мэт батбөх болдог бол эсээ сунгаснаар хэдэн метр хүртэл сундаг тэмтрүүлээ гаргаж ирдэг байна. За тэгээд энд хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая guys.